Аймгийн засаг даргын тамгын газраас нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр биеийн тамир спортын газарт үүрэг даалгавар өгсөний дагуу тус газраас санаачлан ховд их сургуультай хамтран өнгөрсөн Бямгарагт ховд их сургуулийн мянган оюутнуудын дунд спорт явган аяллыг зохион байгуулж Баатар хайрхан ууланд явган аялал хийлээ. За спорт явган аялал бол анги хамт олныг нэвтрүүлдэг, бие биенээ танихд бол одоо маш их тийм чухал нөлөөтэй ийм арга хэмжээ болдог. За нөгөө талаас оюутнуудын одоо бие зөв авч явах, эрүүл зөв амьдрах одоо ийм сайхан ажлын гол үндэс болдог ийм сайхан ажил байсан. За энэ ажлыг одоо үргэлжлүүлээд өнөөдөр ингээд сургуулаараа Баатар хайрхны чиглэлд ингэж алхаж очоод тэнд очоод 4 төрлийн ийм тэмцээн зохион байгуулна. За ингээд тэмцээнийг зохион байгуулж бүү аймгийн спортын газар, за ховд их сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, биеийн тамирын танхим нийт тэмцээн зохион байгуулж байгаа хүмүүст амжилт хүсье. Тус явган аялал нь байгаль дэлхийдээ ойр байж эрүүл агаарт аялах оюутнуудын амралт чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлж тэмцээн уралдааныг зохион байгуулах журмаар явагдсан юм. Энэхүү аялал нь төв талбайгаас эхлэж төв замаар Баатар хайрхан уулын чиглэлд аялаж тэнд уулын оргил булаацалдах 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй явагдлаа. Нээлтийн үйл ажиллагаа төв талбайгаас эхлэж нээлтэнд ховд их сургуулийн болоод биеийн тамирын спортын газрын удирдлагууд багш нар оролцсон юм а. Монголын бүх ард түмний 14-р их наадамж одоо орон дээр явагдаж байгаа. Тэрний ажлын хүрээнд бол ховд их сургуулийн оюутан залуучууд маань бол спорт явган аяллыг зохион байгуулж байгаа маа. Тэгээ одоо энэ өнөөдрийн бол бас бид нар ховд аймгийнхаа бие нуурын спортын газартай хамтраад спорт явган аяллын тэмцээнийг одоо зохион байгуулж байна. За энэ тэмцээн маань бол бид бол эндээс аялаад Баатар хайрхны чиглэлд аялна. Баатар хайрхан ууланд очиж бид нар 4 төрлийн тэмцээнийг зохион байгуулахаар одоо ингэж явагдаж байна. Манайх энэ жилээс эхлээд нийтийн биеийн тамирын арга хэмжээг өргөжүүлэх, олон талт арга хэмжээнүүдийг явуулахаар бас төлөвлөгөөнд тусгасан байгаа. За төлөвлөгөөний нэг арга хэмжээ маань өчтөр одоо зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан бас аяллаа тэмцээндээ гарсан. Тэгээ өнөөдөр ховд их сургуулийн маань бас оюутан сурагчид багш нарын донд ийм явган аяллыг зохион байгуулж байгаа. Нийтийн биеийн тамирыг өргөжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг аймгийн биеийн тамирын спортын газраас санаачлан цаашид мөн хийхээр төлөвлөж байгаа юм а. Ховд их сургуулийн оюутнуудын донд зохион байгуулж буй спорт явган аялал нь нэг талаараа аймгийн засаг даргын тамгын газраас нийтийн биеийн тамирын спортыг өргөжүүлэх үүднээс биеийн тамирын спортын газарт өгсөн үүрэг даалгавар боловч нөгөө талаараа Монголын бүх ард түмний 14-р их наадмын хүрээнд болж буй юм а.